Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Айда хуучин зурсан газрын зургийг харах ба. Айда, энэ чинь нислэгийн урагдааны газрын зураг гэж юу? Захил зориуд надтай тавилж байна уу? Джессика, тэр үеийн урагдааны замыг профессор Уильям зохиосон. Тэр оргон зайсны дараа бидэнд зөвхөн энэ л үлдсэн гэж хэлв. Үзэгдэл шилжиж, Caroline Lloyd. Айда 3 тэр замаар явах ба. Caroline, санаа зовлтгүй Айда, бид ямар нэг зүйлд олох байх гэж хэлв. Lloyd, хуучин явдаг байсан газруудаараа яваагүй удлаа. Тиймээс яарахгүй, энэ аяллаа тайван хийе гэж хэлв. Айда инээмсэглэн, чиний зөв. Тэр үед Lloyd, Caroline, та хоёр ширүүн өрсөлдөж байсан гэж хэлэхэд. Lloyd, Caroline 2, бид ямар мөнхөг байсан бэ гэж бодов. Айда, Caroline Lloyd 2 руу харна. Би тэр жилийн уралдаанд юу болсныг сайн мэдэхгүй. Caroline, үнэхээр гялалцсан ялалт байгуулсан уу гэж асуув. Lloyd, Caroline 2 бие харав. Caroline инээмсэглэн, мэдээж, би харанхуй ангийн төлөө төгс ялалт байгуулсан гэж хэлв. Lloyd инээмсэглэн, үнэхээр тийм байсан. Чи өрдөө хумсныхаа үзүүрээр л төрүүлсэн гэж хэлв. Caroline шүдээ зов. Ялалт бол ялалт гэж хашгирав. Lloyd, тэр чин зөвхөн чи хомсоос асуусан болохоор тэр гэж хашгирав. Caroline, юу хүсэж байна ялагдагч? Дахиад нэг урагдах уу гэж асуув. Lloyd, тгий, энэ удаад би ялна гэж хашгирав. Айда хоёрын дундуур орж та хоёрыг үсрэлдүүлэх амах юм гэж хэлв. Хоёул энэ тоглоом биш, явцгаая гэж хашгиралдав. Lloyd, Caroline 2 уралдан нисэн одов. Айда хашгирна. Хөөе, та хоёр хүлээж бай гэж хашгирав. Гэвч сонссон шинж байсангүй. Daniel, хатагтай минь, та тэдний эмзэг цэгийн хүнд чусан боловтой гэж хэлв. Айда, миний буруу гэж хэлв. Jessica, бид тэдний зогсоох арга олох хэрэгтэй гэж хэлв. Айда, шүүрээ өргөн. Тэр үед намайг алах шахсан энэ шүүр. Би хоригдож байхдаа өвөтэйгээ хамт үүнд бал зэрэг өөрчлөлт хийсэн юм гэж хэлв. Айда шүүрэн дээрээ хурдлан нисв. Бяцхан шувуу Айдад нэг зүйл заан хэлхийг оролдох ба. Айда инээмсэглэн, дурсам сэргэж байна уу? Яг л хуурчин үе шиг байна гэж хэлв. Айда гинт урбаш харахад урд нь хадан уул байх ба. Айда хашгирна. Зогсоо, зогс. Түр гүлээ гэж хэлэн зогсоод. Би энэ уулыг таньж байна. Айда хадан хисаа руу зааж, яг энэ газар Хиан намайг эндээс аварсан. Би олсоо гэж хэлэх ба. Caroline Lloyd 2 энд зогсоцгоё гэж хэлв. Айда шүүрнийхээ шидийг унтраах ба, гинт шүүрэн дижбэрх ба, Айда доош унав. Айда бөмбөлөг дотроос гарч ирэх ба. Би хэлсэн бидтэй, өвөө бид хоёр шүүрийг сайжруулсан. Энэ бол илүү хүчрхэг хувилбарна гэж хэлв. Daniel, Jessica, Lloyd, Caroline дөрөв энэ бүтэхгүй гэсэн шинжтэй дууг зогсов. Хэсэг хугацааны дараа тэд өмнө нь K Айда 2 орж исэн агууг оцох ба. Айда, зөв байна, яг энэ газар. Тэр үед K бид хоёр энд амарч шархаа идэгсэн. Айда зүгнэлийн үе санан нар чамайг залж явуулна гэсэн үг. Энэ агуу уулын нарзаг талд байгаа. Бүх зүйл таарч байна гэж хэлв. Caroline солонгон үүсийн доорх авраг гэдрэн үүсийн доорх хамгийн өндөр орилыг хэлж байна гэж хэлв. Daniel, хатагтайгаас өөр юу хүлээх вүлээ гэж хэлв. Jessica эргэн тойрноо харж, гэхдээ энэ агуу тийм ч том биш байна. Бүш хаан нуужж болох бай. Буссан болов гэж асуув. Айда эрхий хуруугаа өргөн, яах вэ? Олохгүй бол агууг нь дэлбэрчиж болно шүү дээ. Би хэр сайн юм дэлбэлдэг болсноо бүгдэд үзүүлье гэж хэлв. Caroline Lloyd зэрэг битгтэй гэж хэлв. Caroline хаалт олох ба, уучлаарай, үүнийг надад даатах гэж хэлв. Ханан дээр ягаан эд шидийн тойрог тодрон, хуурмагаар нуугдсан нүх ил гарав. Caroline, хараач, бид хуурмагаар нуусан замыг оллоо гэж хэлв. Айда, онц сурагчаас өөр юу хүлээх вүлээ? Ямар найдвартай юм бэ гэж хэлв. Айда, нүхэн рүү орохоор бүхийн. Би эхлээд орж замыг таньдээ. Дотор нь үнэхээр харанхуй байна гэж хэлв. Jessica, 7-чтой яваараа хатагтай минь гэж хэлв. Caroline, гэрд хэрэгтэй юу гэж асуув. Айда, нарийн хонглоор мүлхэн урагштав. Айда, хананд түшинг, пөө, би гарлаа. Энэ газар үнэхээр амьдрахад огт тохирохгүй юм аа гэж хэлв. Айда эргэн тойрноо харна. Jessica, Daniel, Caroline, та нар хаана байна? Намайг битгий айлга гэж хэлв. Харанхуугаас нэгэн хоол Айда гэж дуудав. Айда тайхан эргэж харав. Айдын өмнө хар хөх үст Кей булшнаас гарч ирв.
Айда маш их гайхах ба. Айда Лиан дуу алдах ба. Кей айдаг зөөлөн тэрвэрх ба. Кей айдгийн духыг үнсэн сайхан зүүдлээрээ яй. Би энд байгаа болохоор чи өөр юунд ч санаа зовох хэрэггүй. Одоо унд гэж хэлв. Айдгийн зов хүндэрч нүд нь аажмаар байна уу. Кей сайхан амраарай, сайхан зүүдлээрээ гэж хэлв. Үзэгдэл шилжиж танд бус жижиг өрөө харагдав. Хэдэн цаг болж байна. Айда нүдээ нээж. Би хизээ унтчихсан юм бол. Энэ өрөө минийх биш ч гэсэн үнэхээр тань санагдаж байна. Энэ хаана байна? Ямар нойрмог юм бэ? Өнөөдөр ямар хуяртай билээ? Хичээл үү? Үгүй ээ. Би сургуульд яваагүй нийлээд удаж байна. Айда тухай даран. Толгой минь хачин байна. Би юр бусын зүүдсэн юм шиг байна. Өчигдөр би Лиантай хамт байсан. Айда толин доторх дүсээ хараад гайхав. Хан дээрх толинд өөрийгөө хараад юу гинэ? Яаж? Эн чинь би юу? Би яагаад Лиангийн царайтай байгаа юм бэ гэж хашгирав. Айда толины өмнө зогсоод би дахин шигдсэн болов. Бидний сүнс соригдчих уу? Би одоо Лиан болчих уу? Тэгвэл жинхэнэ Лиан хаана байна гэж асуув. Гар утас дуугарч дэрэгс дээр ёй гэсэн нэр гарч ирэв. Айда уцаа агч. Сайн уу? Энэ хэн бэ гэж асуув. Утасны цаанаас Лиан чи холорчлоо гэж хэлв. Айда дотроо энэ хоолой үнэхээр тань санагдаж байна. Утасны цаанаас үнэхээр ажлын байрны талаар ахлах ангийнхантай уулзна гэдгийг мартчихгүй. Чи хаана байна гэж асуув. Айда дэрэгцээ хараад гайхав. Утасны цаанаас чи зүгээр үү? Зүгээр бол сургуулийн үүдэн дэх кафе руу хурдл. Бид чамайг энд хүлээж байна гэж хэлв. Айда уцаа атгана. Энэ хоолой эн чинь би байна. Үзэгдэл шилжиж хотын өндөр барилгууд ногоон мод харагдав. Айда цэнхэр даашинз нүдний шилтэйгээр гудамжааргүй. Айда дотроо юу болоод байна? Тэр чинь би юу? Эсвэл Яан уу? Үгүй ээ. Яан хизээш тэгж ярьдаггүй гэж бодов. Айда кафены өмнө ирээд хүрэн үст ногоон нүдтэй охин найзуудтайгаа инээлдэн зогсож байв. Айда дотроо тэр чинь би юу? Тэгэхээр би бусад хүмүүсийн нүдэнд ийм харагддсан байна гэж бодов. Айда юу болоод байна? Зүрх минь ямар хурдан цохилоод байна. Би яагаад гинт ингэж байна вэ гэж бодов. Хүрэн үст охин гараад алсан. Хяан, наашир. Чи ямар удаан юм бэ гэж хашгирав. Айда уучлаарай. Би сэрүүдгээ санамсаргүй унтраачихсан юм а гэж хэлв. Ёй гүүж ирээд Айда тэврэм. Эдэл Яан, чи намайг хүдээлгэлээ шүү гэж хэлв. Кей улаан гайхав. Ёй, Кейн духыг илэм. Чи сэрүүдгээ унтраагаад хожуус ивсэн үү? Чи өвдчихгүй Яан. Шамаг хадуурч байгаа юм шиг санагдахгүй байна. Гэхдээ царай чинь үнэхээр улайж байна гэж хэлв. Айда нүрээ буруулсан. Би зүгээр гэж хэлв. Айда дотроо ямар ойрхон юм бэ? Би ер нь ийм халуун дулааг хүн байдаг байсан юм уу гэж бодов. Ёй Кейн гараас хөтлөн. Би чинь таагүй байвал надад хэлээрэй. Өөрийгөө бүүшэхаарай. Ордоо бид чамд суудл авсан байгаа гэж хэлв. Айда бовтно. За гэж хэлв. Айда цээжээ дарж дотроо би таагүй гэж ярихаар би түрүүнээс хойш ямар нэг хачин байдагтай байна гэж бодов. Яа босон Яан найзуудтайгаа кафед хасуун какао уух ба. Айда дотроо би одоо санаж байна. Энэ явдал төгсөхөөс хэдхэн жилийн өмнө болсон. Яан бид хоёр ахлах ангийнхнаас ажлын байрны талаар зөвлөгөө асуусан. Ахлах ангийн охин ажил хайх хотоо сонгох талаар би ингэж бодож байна гэж хэлв. Ёй баярлана. Ийм аргач бас байт юм байна гэж хэлв. Айда какаоныхоо гадаргуу туссан дүсээ харан дотроо би яаж энд ирчих вэ? Надад ийм зүйл зарцуулах цаг алга гэж бодов. Ахлах ангийн охин мэдээж эдгээр нь зөвхөн миний таамаг. Хамгийн чухал нь та нарын өөрсдийн бодос гэж хэлв. Ёй инээмсэглэн. Үннийг хэлэхэд миний толгой яг одоо хоосон байна. Хэхээ гэж хэлв. Кей дотроо яагаад ч юм би зүгээр сууж байхад л сэтгэл минь тавуутэд. Гэхдээ энэ би урдын хിവэрээс байх шиг байна гэж бодов. Ёй Кей рүү иргэн. Чи юу гэж бодож байна Лиан гэж асуув. Кей гайханд. Уучлаарай би бодолд автчих гэж хэлв. Ахлах ангийн охин инээмсэглэн. Хэхээ зүгээрээ түрүүн гисэнчлэн Ёй том хот руу гарч боломжоо хайхад тохирно. Харин чиний хувьд сургуультай үлдэж судалгаа хийж эхлэхийг би зөвлөж байна гэж хэлв. Айда нүүр улаан шүдээ зов. Айда ширээ цохно. Би тэгхийг огт бодохгүй. Би түүнээс салахгүй гэж хашгирав. Ёй маш их дайхах ба. Айда сандран гараа өргөн. Би зүгээр л том хот руу очимоор байна гэсэн юм. Уучлаарай, бодлого ярьчлаа гэж хэлв. Айда дотроо. Тийм ээ Лиан. Тэр үед ч яг ингэж хариу үзүүлж байсан.
Одоогийн би ч бас яг тэр л зүйлийг хийчихлээ гэж бодов. Ахсах ангийн охин санаа зовлтгүй. Өөрийн бодолтой байх нь сайн хэрэг. Чамд удаанаар бодох цаг байсаар байна. Ёй, Айда руу иргэн. Уучлаарай, түрүүний хэрэгт гэж хэлв. Ёй инээмсэглэн. Хихэ, чи надаас тэгтлээ салахыг хүсэхгүй байна уу? Ямар сэтгэл хөдлөм юм бэ гэж хэлв. Айда цээжээ дарж дотроо. Үнэн. Би үгүй. Энэ би суусан цагаас хойш 5 үтсээр байна. Ер нь юу болоод байна гэж бодов? Ёй, Айда гарыг татгана. Санаа зовлтгүй Лиан. Бид хизээж салахгүй. Би амзя гэж хэлв. Айда бүвтэн. Ёй гэж дуудав. Ёй инээмсэглэн. Чи бол миний хамгийн сайн найз шүү дээ гэж хэлв. Айда нүдний өмнө өөр ертөнцид. Айда инээмсэглэн. Кей, чи бол энэ ертөнцийн дэх миний хамгийн сайн найз гэж хэлэх дүр бөв. Айда дотроо. Би одоо ойлголоо. Зүрх минь тийм болохоор л ингэж цохилж, сэтгэл минь тавгуутаж байсан юм байна. Айда инээмсэглэн дотроо. Энэ бол жинхэнэ шив шиг байна. Би одоо үүнийг өөрөө мэдэрлээ. Лиан намайг үрдэлж ямар мэдрэмжээр харж байсныг би эцэст нь ойлголоо гэж бодов. Ёй санаа зовн Лиан, чамд юу болов гэж асуув. Айда эргэн харж, чи яагаад надад тусалж байгаа юм бэ гэж асуув. Ёй гайхан, чамд туслах гинүү? Чи юу яриад байна Лиан? Чи өнөөдөр үнэхээр хачин байна. Би чинь таагүй байна уу гэж асуув. Айда нүдээ буруулна. Би Лиан шиг ухаантай биш байж мэднэ. Гэхдээ би чиний жинхэнэ мөн чанарыг олж мэдчихлээ гэж хэлв. Айда Ёй руу харав. Чи яагаад надад тусалж байгаа юм бэ? Гэрлийн бурхан бүсгүй Пүрия гэж асуув. Ёй эргэн тойронд артан гэрэл дүрлцв. Үзэгдэл шилжиж, агуун дотор Айда артан гэрэлд бүрхэгдэн. Айдын өмнө артан үст ягаан үттэй бурхан бүсгүй тодров. Айда. Тэгэхээр чи бол Пүрия, талигач, гэрлийн бурхан. Мөн энэ булшны эзэн юм байна гэж хэлв. Пүрия алган дээрээ бяцхан артанаар үүсгэн хайртынхаа мэдрэмжийг өөрөө мэдэрсэн. Чи одоо эрэхтэй боллоо гэж хэлв. Пүрия алтан гэрлээ Айда руу сунгана. Миний хайхамжгүй байдал хайртыг минь урт удаан зовлонд живүүлсэн бололтой. Энэ бол миний талархлын бэлэг. Энэ удаад л надад туслаач гэж гуйв. Айда сэрэн. Ямар зүрүүд бурхан бэ? Өөрийнхөө хүсснээр хийлгэж юм байна. Гэсэн ч би чиний хүсвтийг хүлээж авлаа гэж хэлв. Айдын галт цагаан арга яс гар байх ба. Айда баярлалаа Пүрия гэж хэлв. Үзэгдэл шилжиж майдлын зүүдэндээ харанхуй усан гадаргуу дээр ганцаараа зогсов. Майдлын гэрэл. Дуулах чимээ сонсогдож байна. Тэнд хэн байна гэж асуув. Майдлын ногоо навчид хүрээлэнд орж ирэхэд алтан үст бүсгүй эргэн харав. Алтан үст бүсгүй инээмсэглэн. Би чамайг таньж байна. Чи Майдлын гэжтэй. Чи миний суурыг мэдэрч санамсаргүй энд иржээ гэж хэлв. Майдлын чичрэн чи гэж бовтно. Майдлын жинхэнэ гэрлийн бурхан мөн байна гэж хэлв. Пүрэ зөөлөн инээмсэглэн. Бүү сандар хайрт хүүхэд минь. Чи дотроо өөрийгөө хуурамч гэж боддог байсан ч чиний оршихуй намайг хизээж бухимдуулж байгаагүй. Учир нь чи одоо надаас хамаагүй илүү дур булаам харагдаж байна. Тийм биз дээ гэж асуув. Майдлын гинтэн битгий ойрт гэж хашгирав. Майдлын орондоо сэрж тухаа дарна. Зүгээр л зүүд байсан юм байна. Ямар ичхүртэй юм бэ гэж бовтно. Майдлын цонх руу гарна. Би яагаад гинт гэрлийн бурхан бүсгүй шарилыг зүүдгчих вэ? Энэ муу эрүүл юм болов уу гэж бодов. Майдлын гадаа гарч цэвэр агаараар амьсгалж сэтгэлээ тайвшруулъя гэж хэлв. Майдлын тагтны хаалганы дэргэд ирээд Майдлын тэнд хэн байна гэж асуув. Сарны гэрэлд хар нөмрөгтэй хар цэнхэр үст дүр тагтан дээр зогсож байлаа. Майдлын ойртов. Ирхэм хатан Валери мөн үү гэж асуув. Валери иргэн харна. Чамд юу болов Майдлын? Чи ч бас нойргүй байна уу? Барьцаа солилцох өдөр ойртож байгаа тул чи гэж хэлж байхтана. Майдлын гинт Валерийг тэвэрлээ. Валери гайхна. Майдлын гэж дуудав. Майдлын ямар тайвширмаар юм бэ? Энэ үнэхээр та байна, ирхэм хатан Валери. Үнэхээр та мөн байд. Сүүлийн үед та надаас улам хол болж байгаа юм шиг санагдах болсон. Би таны оршихуул мэдрэхээ болсон юм шиг байна. Би хуурамч учраас ингэж мэдэрдэг юм болов уу гэж хэлв. Валери болгоомжтой байсан дээр үсттэй. Чи сайн ажилласан Майдлын гэж хэлв. Майдлын дуугүй болов. Үзэгдэл шилжиж өнгөрсөн үе тодров. Хүний шунал тачаадаас болж Пүрэ тэр цагт мөксөн. Валери өвдөг сүхрэн унсан Пүрэгийн биеийн дээр артан гэрлийг тэврэн. Валери
Би түүний дурсамжийг арай ядан хадгалахын тулд бүх эд шидээ шавхсан гэж хэлв. Валери сүмийн өнгөлөг сонхны өмнө гараа өргөн. Гэвч дурсамж эмзэг байдаг. Бид хадгалагдаагүй бол тэд цаг хугацаанд хурдан бүдгэрдэг. Валери, майдлангийн тухайг өөрийн тухандаа наана. Энэ бол чиний хувь заяа майдлан. Чи хизээж хуурамч байгаагүй гэж хэлв. Валери инээмсэглэн, одоо сэтгэл чинь тайвширч байна уу гэж асуув. Майдлан нулимсаа арчин. Тийм ээ эрхэм хатан минь гэж хариулав. Майдлан санаа зовон сүнс салгах, сүнсийг бусгааруулах гэдэг. Эдгээр нь бүгд онлын төдий эд шид шүү дээ. Таны эрхэм сүнсийг Кей Джонсоос салах нь үнэхээр аюулгүй юу гэж асуув. Валери үүнийг хинч баталгаажуулж чадахгүй гэж хэлв. Майдлан таны хувьд бол би ямар ч ёслол хүлээхийг зөвшөөрөхгүй гэж хэлв. Валери Мадланы эрүүг өргөөд хэрв та Кей Джонсыг алвал та Мортимерийн гэр болон Винфилд эд шидийн академи хоёртой холбоогоо таслана. Тэгсэн ч та үүнийг хийхэд бэлэн байна уу гэж асуув. Мадлан хэрв энэ таны төлөө бол би юу ч хийхэд бэлэн байна эрхэм хатан минь гэж хэлв. Мадлангийн нүдний өмнө гинжлэвтсэн олон гар түүн рүү заасан өнгөрсөн үе бөө. Мадлан тэр үед та Пүриягийн төлөө ертөнцийн эсрэг ганцаараа зогсож байсан. Гэхдээ одоо би ачааг тань хуваалцаж чаднаа гэж хэлв. Валери инээмсэглэн чамд аль хэдийн төлөвлөгөө байгаа үсттэй гэж асуув. Мадлан тийм ээ гэж хариулв. Мадлан нүдэ анин. Хэрв бид Айда Мортимерийг алах арга олчихвол Кей Джонс галзуулж сүнс нь ганхна. Хүчтэй сэтгэл хөдлөл сүнсийг ганхуулдаг. Тэр мөчөд та түүний сүнсийг бүрэн залгиж чадна. Ингэснээрээ тэр хоёр саад оршихаа болно. Та энэ биеийг бүрэн эзэмшнэ. Харин Айда Мортимерийн бие бол илүүдэл эд шидийн хүчийг хадгалах хамгийн тохиромжтой сав болно. Мадлан инээмсэглэн тэр бидний хүүхэлдэй болж үүрд бидний мэдлд байх болно гэж хэлв. Валери Мадлангийн хасахыг хэлнэ. Хээ, эн чинь үнэхээр нэг сумаар хоёр туулаа буудсан төлөвлөлөө болжээ. Сайн ажилласан. Пүриягийн дурсамжийг өглүүдэх хүнээр чамаа сонгосон нь үнэхээр зөв шийдвэр байжээ гэж хэлв. Мадлан нүүр усан эрхэм хатан Валери. Тэгвэл би шагнал гуйж болох уу гэж асуув. Валери мэдээж чи юу хүсэж байна гэж асуув. Мадлан Валеригийн уруул руу ойртов. Валери гайхан ухрав. Мадлан нүрээ тарлан. Эрхэм хатан Валери, би их мэдлээ хэтрүүлжтэй. Намайг өршөөнө гэж гойв. Валери зөөлөн санаа зовлтгүй Мадлан. Энэ би одоо ч надад бүрэн харьяалагдахгүй байгаа тул сэтгэл минь тавгүй байна. Төлөвлөгөө биелмэгц би чиний хүслийг заавал биелүүлнэ гэж амлая гэж хэлв. Мадлан бүхий. Тийм ээ. Би танд сайн мэдээ авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж хэлв. Үзэгдэл шилжиж агуун дотор. Айда найзуудаа хуурмаг зүүднээс сэрэхээр оролдов. Айда Керланыг сэгсрэн. Кэ, Ро, Лайн, Сэр чи эмэгтэй гол дүр байх ёстой шүү дээ. Хуурмагийг эвдэх чинь чиний өөрийн онцлог биш үү гэж хашгирав. Керлан уйлан. Уучлаарай ээж, аав, профессор, захирал минь. Би бол энэ ертөнцийн хамгийн хэрэггүй амьтан гэж уйлав. Айда муухай царайлан. Чи юу н үргэлж ийм байсан юм уу гэж асуув. Хажууд нь Ллойд ямар зоргоороо тэнэг юм бэ? Чи агуу эд үрдсэн гэрийг үл хүндэтгэж зүрх юу? Миний соригтыг хүлээж ав гэж хашгирав. Даниэл Джессика хоёр ч бас хоорондоо зодогдох ба Айда санаа алдана. Өөр арга алга бололтой. Би өвөгийн найдваргүй техник зэвсгийг ашиглахыг хүсээгүй юм гэж хэлв. Айда цүнхнээсээ бүрээтэй наран цэцгийн хэлбэртэй хэрэгсэл гаргаж ирв. Айда баярлан. Заар чамааг ашиглая. Айда хэрэгслээ өргөн бяцхан наран цэцэг биш нэрлэв. Айда хэрэгслээ найзууд руугаа чиглүүлэн. Хамгийн чанга дуугаар тэднийг сэрээж өгөөч гэж хашгирав. Бүрээ хамгийн чанга дуугаар игшиглэн айгууг бүхэлдэн донсолгов. Кэролайн, Ллойд, Даниэл, Джессика дөрөв чихээ талжин бүхийв. Айда ч бас чихээ талжин бүхийв. Кэролайн ухаан орон. Би Тэнгэрийн ховхны дуу сонслоо. Ямар чанга, ямар хүчтэй байсан бэ? Би сэрлээ, би бүрэн сэрлээ гэж хэлв. Ллойд толгоогоо барина. Сэрцгээ гуруула. Бидэнд гүйцэтгэх үүрэг байгаа тул үрэх цаг алга гэж хэлв. Ллойд Айдын гарт байгаа зүйлийг хараад Айда тэр чинь юу вэ гэж асуув. Айда цагаан ясыг өргөн барин. Энэ бол гэрлийн бурхан бүсгүн шарил. Бид оллоо. Бид Мортимерийн харш руу яаран буцаж эд шидийн шингэнээ найруулах ёстой гэж баярлан хашгирав. Кэролайн сандран. Айда бусдын ясыг ингэж далбахаа боль гэж хашгирав. Тэд шүүрээрээ шөнийн тэнгэрт нисэн одов. Даниэл инээмсэглэн. Айда хатагтайгаас өөр юу хүлээх вүлээ? Ямар өвөрмөц хүн бэ гэж хэлв. Үзэгдэл шилжиж Демон лордын харшид Кей орон дээрээ сууж гэрэлт дэлгэц рүү харна.
Кей хөмсгөө зангитан тэр тэнэг шувуу. Яагаад тасагдсан дохио өгөөд байна гэж асуув. Кей Йоын ирч хүч дуусч байна. Тэр дээр би саяхан нэг хачин хүнд үнсүүлэх шахлаа. Би түүний ирч хүчийг яг одоо нөхөх ёстой гэж хэлв. Үзэгдэл шилжиж Айда цэнхэр шингэнтэй лон хөргөн бүгдийн уйгаггүй хөжмөрийн ачаар. Барьцаа солилцохын өмнөх орой сүнс салгах эд шидийн шингэн бэлэн боллоо гэж хэлв. Пойрол хуруугаа өргөн одоо чиний ээлж хайлт минь. Лонхон эд шидээр битүүнжлэгдсэн тул зөвхөн чи Кей хоёр л онгойлгож чадна. Дараа нь бид зөвхөн Лиангийн нэг бусалт цус нэмэхэд л Демон Лордын сүнсийг бүрэн хөөж чадна гэж хэлв. Айда эргэлзэн ээжээ өвөө. Би маргаашийн өмнө Кейтэй нуусаар уулзах ямар нэг арга байна уу? Эсбөгөөс сэтгэл минь ямар ч байсан тайршихгүй байна гэж асуув. Өвөө алтан цаграг өргөн аль өв үүнийг ав гэж хэлв. Пойрол инээмсэглэн чи үнэхээр гаргууд юм да гэж хэлв. Өвөө энэ бол толгойдоо зүүдэг эд шидийн ирчмийг хүлээн авч. Хэрв Кей эд шидийн толны тусламжтай чамайг харж байгаа бол чи түүний эд шидийн ирчмийг мөшгөж чадна гэж хэлв. Айда цагаан даашин зүмсэн хоорондоо хэвтэв. Пойрол инээмсэглэн явтаа хүүхэд минь. Уулзахыг тесэн ядан хүлээсэн тэр хүнтэйгээ уулзаж ир гэж хэлв. Айда нүдэ анив. Айда зүүдэндээ агаарт хүүх олон хаалганы дунд гарч ирв. Айда нэг хаалганы дотор хар цэнхэр үстүрийг олж харав. Айда урав шалах нь Лиан би ирлээ гэж хэлв. Айда цэнхэр гэрэлт танхимд буун Демон Лордын харшийн унтлагын өрөөнд орж ирв. Айда орон дээр нам унтажгүй Кейг олж харав. Айда Лиан гэж дуудав. Айда дотроо үнэхээр чи ямар болгоомжгүй юм бэ? Хэрв энэ өөр хүн байсан бол яах байсан бэ гэж бодов. Айда Кейг ширтэн дотроо санаж байхад би Лианг ойрхон унтаж байхыг анх удаа харж байна. Айдгийн нүдний өмнө өнгөрсөн үе бөв. Лиан номоо барина. Одоо босхгүй бол чи хоцорно шүү. Чи сэрлээ юу? Өвжөөний хоод ширээн дээр байна. Хурдан идчих гэж хэлв. Айда дотроо бид байнга нэг орон дээр хам унтдаг байсан ч чадварлаг найдвартай Лиан үргэж надаас эрт босож надаас хожуу унтдаг байлаа. Миний сэрх үед тэр аль хэдийн бүх зүйлийг миний өмнөөс шийдчихсэн байдаг байв. Айда дотроо түүний сормоос ямар урт юм бэ? Би үнэхээр хүрхийг хүсэж байна. Би нууцаар нэг хүрвэл тэр анзаарахгүй үсттэй гэж бодов. Кей гинт нүдэ нэв. Айда гайхан цочин хоошоо ухрав. Кей босон сууж инээмсэнлэв. Валери. Тэгэхээр Кей Джонсын бодож явдаг тэр охин чи юм байна гэж хэлв. Валери. Айда, Мортимер, чамтай энд уулзна гэж би огт бодоогүй гэж хэлв. Айда гайхан. Чи бол Демон Лорд байна гэж ашгарв. Валери инээмсэглэн. Би чамайг данц цохивтоор устгаж чадна. Айхгүй байна уу гэж асуув. Валери ойлголоо. Чи жинхэнэ бие биш байна. Энд чинь Мортимерийн гэрийн нууц аргу. Ямар сонирхолтой юм. Валери, чи яагаад надаас зайц хийгээд байгаа юм бэ? Чи энэ царайг сайтар харахыг хүсэхгүй байна уу? Энэ бол чиний харахыг тесэн ядан хүсэж байсан Кей Джонсын царай шүү дээ гэж хэлв. Валери инээмсэглэн би зүгээр та хоёрын зүрх довтрыг сугалж авахыг хүсэж байна гэж хэлв. Айда хашгиран Лиан туслаач гэж хашгирав. Кейн би гинт чичрэн тэр толгоогоо атгав. Валери шүдээцөө. Чи ямар зүргд юм бэ? Дахиад миний төлөвлөгөөг эвдэх гэж байна уу? Чи энэ охинд тэгтлээ санаа тавьд юм уу гэж асуув. Валери санаа алдан. За яах вэ? Би чамд сүүлчийн удаа замаа тавьж өгье. Кей Джонс гэж хэлэн буцаж солингдохой. Айда ойртон. Чи зүгээр үү гэж асуув. Кей нүдэ нэж ёй гэж дуудав. Айда инээмсэглэн. Би зүгээр. Ёй тэр итгэхэд чамтай ингэж харьцаж зүрхлэхийг би огт төсөөлөөгүй гэж хашгирав. Кей инээмсэглэн. Ойлголоо гэж хэлв. Кей Айдаг тэвэрч надтай уулзахаар ирсэнд баярлалаа. Ёй гэж хэлв. Кей Айда хоёр орон дээр зэрэгцэн суухва. Кей ямар их зүйл болж өнгөрөвөө. Аз болоход эд шидийн шингэн бэлэн боллоо гэж хэлв. Айда инээмсэглэн. Тийм ээ, чи тэр шуугаар дамжуулан аль хэдийн харсан биз дээ. Би зүгээр сэтгэл минь тайвширмаар байсан болохоор гинт чам руу яарн ирсэн юм гэж хэлв. Айда. Кейн гарыг атгана. Сүүлийн 10 гаруй жилийн турш чи миний амьдралын чухал мөч бүрд миний хажууд байсан. Энэ удаад ч би өөрөөр байгаасаа гэж хүсэхгүй байна гэж хэлв. Кей инээмсэглэн. Тийм ээ, эсэртэй шалгалтын дүн гарахын өмнөх шөнө чи өдөр таамаг уншсаар шүнжин унтаагүй шүү дээ. Миний дадлахын ярьслын өмнөх шөнө чи бас адганы зураас уншсаар шүнийг өнгөрөөгүй юу гэж асуув. Айда нүүр улаан. Лиан, чи яагаад бүгдийг ийм тод санаад байт юм бэ? Миний өвчтэй газрыг хүндөхөө бод бич хашаарав. Кей, учир нь тэл шөнүүдэд би ч бас нойргүй байсан юм. Кей санаа алдан. Хэдхэн хоногийн өмнө би Демон Лорд мэт дүр исгээд мадланд ойртсон.
Тэр чамайг хорлохоор төлөвлөж байгааг мэдээд би үнэхээр их айсан. Би барьцаа солилцохыг бүр цуслах тухайч бодсон. Хэрв би Демон Лордод залгигдсан ч ядаж чи аюулгүй байх байсан гэж хэлв. Аида дуугүй болов. Аида гинт Кей рүү ойртон түүнийг үнсэв. Кей нүдэ бүлтийтрэн хүшин сув. Аида муухай царайлан тэр итгээд тэр миний Лианд гар хүрхийг үнэхээр завдсан. Мадлен чи зөвхөн өглөө бовтол хүлээж бай гэж хашгирав. Кей нүүр улаан ёй тайвшир гэж хэлв. Аида хуруугаа өргөн. Хэхэ. Гэхдээ би түүнийг ялчихлаа. Би жинхэнэ бие биш байж боловч Хиангийн анхны үнсэгт аль хэдийн минийх боллоо гэж хэлв. Кей дуугүй улаан царайтай сууж байв. Аида зөөлөн. Тэр үед чи надад шууд л чамтай найз уулзахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Би удаан ухаарч чиний хэлэх гэсэн утгыг ойлгоогүй юм. Гэхдээ одоо би ойлгочихлоо. Чи сонсож байна уу? Энэ бол бидний сэтгэл үргэлж адилхан байсны нотлогоо гэж хэлв. Аида инээмсэглэн. Тэгэхээр маргааш бүх зүйл дуусахад бид үүнийг жинхэнэ үнсэгттэй болгоцгоё заа юу гэж асуув. Кей нүүр улаан инээмсэглэн. Тгий гэж хариулв. Хоёул үүрийн гэрэлт бие рүүгээ бүхийн үнсэлцв. Аида амдлаа шүү гэж хэлв. Цонхоор өглөөний нар тусав. Аида санаа зов. Чи зүгээр үү гэж асуув. Кей инээмсэглэн. Санаа зоввдгоо. Ердөө хитгэн цаг үлдлээ. Би тэсэж чадна. Тэгэхээр чи миний хийсэн бүгдийг санаж байна уу гэж асуув. Аида мэдээж. Би найдваргүй хүн байж болохч шийдвэрлэх мөчөд хизээ нэг удаа алдаж байсан билээ гэж асуув. Кей өөрийгөө битгий муул гэж хэлв. Аида Кейг твэрч бидний хэрэгт аз хиймэр уршидах гэж хэлв. Айдвийн дүр гэрэл уулан замхарч Кей ганцаараа орон дээр үлдэв. Хаалга товшихва. Кей ор би аль хэдийн муссан гэж хэлв. Хаалганаас цагаан үст Стерлинг, цэнхэр үст Нина хоёр хар нөмрөгтэй орж ирв. Стерлинг Кей цаг нь болох гэж байна гэж хэлв. Үзэгдэл шилжиж Стерлинг Нина хоёр хар нөмрөг өмсөн зогсоод цаг нь болох гэж байна гэж хэлв. Ногоон талбайд Кей ганцаараа зогсов. Кей би зөөх эд шидийн хэлбэлцлийг мэдэрлээ. Талбайн голд алтан эд шидийн тойрог бэрэлтэн нээгдэв. Кей баярлан тэд иржээ гэж хэлв. Тойрогоос Аида тэргүүтээ Кэролайн, Ллойд, Джессика, Даниэл нар гарч ирв. Аида нүдэг ялцуулан Кей эцэст нь би чамайг дахин харлаа гэж хашгирв. Нөгөө талд Стерлинг, Нина, Мадлен гурав зогсож байв. Джессика саваагаа өргөн эд шидийн сүнснүүдээ нуугдмал бүхнийг ил болгооч гэж хэлэн. Стерлинг Нина хоёрт ямар нэг шид хэрэгэлсэн эсхийг шалгахва. Джессика тэдэнд ямар нэг далд эд шид хараал алга гэж айдад хэлв. Солилцооны хүмүүс хоёр талаас алхаж эхлэх ба Ллойд Стерлинг Нинад инээмсэглэн. Иргэн ирсэн тавтай морил гэж хэлв. Кэролайн одоо бүх зүйл зүгээр боллоо. Та нарынд аюулгүй байна гэж хэлв. Нина нулимс туслуулна. Тийм ээ ямар сайхан бэ. Баярлалаа гэж хэлв. Аида Кей хоёр бие рүүгээ харна. Кей инээмсэглэн Аида гэж хашгирв. Аида гүйн очиж Кей гэж хашгирна. Хоёул бие биенээ тэврэх ба гинт Аидгийн цэжийг шидийн хүч нэвт гарах ба. Аида Кейг тэврээд чи зүгээрш Аида чи яаж ингэж чадж байна гэж хэлнэ. Мадлен руу уурлах ба. Мадлен чи үнэхээр та нарын хүснээр болно гэж бодсон уу? Чи намайг ингэж амархан хуурна гэж бодов гэж асуув. Мадлен уурсан ихэрхүү зангаа өөрийнхний цусаараа түйл гэж хашгирв. Аида инээмсэглэн энэ нөхцөлд ч гэсэн намайг бэлдээгүй гэж бодсон уу гэж хэлнэ. Хувцаа уран харуулах ба. Аида артан хуйг өмссөн байв. Аида инээмсэглэн энэ бол өвөө бит хоёрын бүтэн 7 хоног хийсэн эд шидэд тэсвэртэй зөөлөн гоёг. Өөрөө онилдог хутга. Чи эд шид аширч чаддаг чинь надад хамаагүй. Миний техникийн зэвсэг үнэхээр сайн шүү гэж хэлнэ. Мадлений шидийг хутгараа таслах ба. Кей энэ үед өөрийн цусыг сонхонд хийх ба. Мадлен нүдэ анин. Тийм үү. Тэгэхээр тэр шин үнэхээр чи байсан байна гэж хэлв. Кей гарыг гинт нэгэн ягаан шидийн хүч өдөрдөх ба. Мадлен чи хизээж хийж болохгүй байсан зүйлийг хийчихлээ Кей Джонс. Чи заавал өөхөх ёстой гэж хашгирв. Демон Лордын 3 дагалдагч тус бүр өөрийн гэсэн онцгой ид шидтэй байдаг. Уильям өөрийн ид шидээ ямар нэг зүйлд шингээж ашиглаж болдог сэтгц ухаан бодлууд байх шид хэрмэлж чаддаг. Оливия хүүхэлдээ утсан хүүхэлдээг удирдахад зориулагдсан сүнс хулгайлах урвахыг эзэмшсэн. Харин Мадлений онцгой шиднэ. Мадлен ургамлын ид шидээр Кейг орон лонхыг булаан авахыг оролдох ба. Кей шүдээ 100 эсэргүүцэх ба. Кей Аидад хандна. Цааш битгий ойрт түүнд нуусан арга байгаа шүү. Тэр залтай арга бэлтчихсэн байна гэж анхааруулга. Мадлен Кей рүү харан чи зөв таалаа Кей Джонс. Чиний бие бол эрхэм хатан. Демон Лордын чухал сав. Тиймээс бид чиний юу ч хийсэн уучлж чадна.
Гэхдээ чи Айда Мортимер гэж хашгирн Айда руу шидийн дайралт хийх ба. Кей бултаараа гэж хаширв. Кей нүдэ анин ёй гэж хаширв. Айда барьж байсан хутгаараа дайралтыг хормын доктор 2 хуваах ба. Кей Мадлен түр зур шоконд оров. Мадлен чи муу гэж хэлэн ахин хид хідэн дайралт хийх ба. Айда дайралтуудаас хялбархан бултаж өөдөөс нь гүүх ба. Кей тэр өмнөх ертөнцийн хөнгөн атлетикийн чадвар ашиглаж байна гэж бодов. Айда инээмсэрлэн. Хэ. Кей хүртэх гайхаж байна уу? Бэлтгэлгүйгээр ийм эрсдэл хэн хүлээх вэ? Би тэнэг хүн биш шүү дээ гэж хэлв. Кэрлан адавташин байгальтай биз дээ. Тэр бол миний хамгаалтын эд шид гэж хэлв. Войд инээмсэгжэн миний ойлгуулах эд шид эрт илүү хүчтэй шүү гэж хэлв. Войд хашгирн Айда хариу зөх гэж хаширв. Айда Мадлен шидийн хаалтыг гараараа цохон эвдэлж түнд ойртон Мадлений нүдийг хар давуугаар ороох ба. Мадлен чи юу хийчихв? Хаан байна гэж байх зур. Айда Кейлүү гүйж орчин яг одоо баталгаажуулъя гэж хэлэн уруул дээр нь үнсв. Хар нөмрөгтэй дагалдагчид Айдгийн найзууд бүгд амаа ангаан байхав. Айда инээмсэглэн урт удаан салалтын дараах эргэн уулзалтын үнсэлт шүү дээ. Энэ нь энд байгаа бүх хүнийг цочирдуулах ёстой. Жүжигт үргэж ингэдэг үсттэй гэж асуув. Кей нүүрүүлээ. Ямар аймар юм бэ? Чи үүнийг ердийн байдлаар өгч болохгүй байсан юм уу гэж асуув. Кей санаа амран. Бид эд шидгүүгээр хариу сохиж чадахгүй. Тиймээс чи үүнийг бэлдэж чадах уу ёй гэж асуув. Кей шидийн хүчээр Мадлений хүлээсийг хөвдөх ба. Айда цээжэд илдэн надад даатах гэж хэлв. Мадленгийн ургамлын ороодос тасран агаарт хийсв. Кей Айда хоёр гинт дээш харав. Тэнгэрт нийл ягаан эд шидийн тойрог нэгдэн сургуулийн захирал ирсэн байх ба. Ноо ямар гайхалтай жүжиг вэ? Оргил үеийн эргэлтгүй бол нийлээд өөтгөртэй байх байсан биз дээ. Та хоёрын ачаар би эцэст нь 3 ариун эдийг бүрэн цуглууллаа. Одоо сүүлийн хамгийн чухал бүлгийг эхлүүлье гэж хэлв. Үзүүтэл шилжиж Винфилд ичидийн академи харагдав. Академийн дээгүүр нийл ягаан гэрлийн урсгал эргэлдэн том шидийн тойрог үүсв. Демон лордын харшийн ойролцоох тулааны талбарт. Тэнгэрт ягаан ичидийн тойрог гэрэлтэн дооталд газар донсолж эхлэв. Айда гайхан газар хөдлөлт үү гэж асуув. Кей эргэн тойрноо харж энэ чамтай холбоотой юу? Мадлен гэж асуух ба. Мадлен үгүй ээ. Залуу уурж сарайлсан тэр хүүгшин зүнөвч нь дал балд явуулах хийгээд байна. Чи бидний артефактуудаар шийдэт зүйлсээр юу хийх гээд байгаа юм бэ гэж асуув. Тэнгэрийн тойрог доктор захирал Ноо санал дээрээ сууж инээмсэглэв. Ноо тухайдаар нь ээдээ энэ бүхэн миний сурагчид багш нар маань хитрхи зөрүүд байдраас болж байна. Хадавтай Джонс, хадавтай Мортимер хоёр анхын ертөнц рүүгээ буцахыг хүсэж байгаа зү гэж асуув. Айда Кей хоёр гайхав. Мадлен эсвэл чи бурхан тэнгэрүүдийн хүн төрлөختөнд хайрлсан шийдийн бэлгийг буцаан авахыг хүсэж юу гэж асуув. Ноо энэ бүхэн миний академид асар том хохир цогц болно шүү дээ. Эцэст нь шийдгүү бол шийдтнүүд мөхөх болно шүү дээ. Гэхдээ одоо хамгаалтын шийд чөтгөрийн хааны 3 артефактаар улам хүчлэгдсэн. Тиймээс ямар ч том өөрчлөлт гарсан бай одоо огт асуудал биш болсон. Гадаад дэлхийд ирэх шид савлгаатай хэлбэлзэгтэй байсан ч хамгаалтын бүс нь академийн дотоод шидийг хангалттай 10 байлгах болно. Чөтгөрийн хааны хүч нь үнэхээр гайхалтай. Сургуулаа төгсөөд явсан төгсөгчдийг хүртэл хамгаалж чадна. Жирийн эгд хүний хувьд миний чадвар хязгаартай шүү дээ. Би энэ бүх дэлхийг асарч хамгаалж чадахгүй учраас зөвхөн академийнхаа инх тайвныг хамгаалахад л анхаарна. За бүгдээрээ тулаанаа өргөжлүүлээрэй. Над руу анхаарал хандуулах хэрэггүй. Би академи хамгаалж чадвал боллоо гэж хэлв. Айда бид бусаж очих гэж төлөвлөөгүй шүү дээ гэж хэлв. Ноо гайхав. Айда гараа хавсрам. Би одоо ч амжилттай төгсөхийг хүсэж байна. Диплом авахгүй бол би нутагтаа буцаж очиод эцэг эхийнхээ нүүр рүү харж чадахгүй шүү дээ гэж хэлв. Ноо дуугүй босов. Мадлен уурсан Айда руу дайхах ба санаа зовлтгүй. Кей Джонс би чамайг ч бас тавихгүй гэж хашгирав. Кей ёй намайг хамгаалаач. Надад ичидийн шингэнийг уухад 2 секунд өг гэж хашгирав. Айда ойлголоо гэж хэлжин. Банзал дотроос асар том пуужин гаргаж ирэх ба. Кей чи наадха хаанаас гаргаад ирвэ гэж гайхав. Кей пуужинга харах ба. Лойд Кэрзан хоёрч гисэн буслий та нар хоошоо ухарч бай гэж хэлэх ба. Гинт Стерлинг Нино хоёр суйлтэн доош оно. Джессика Сандрим Стерлинг Нино хоёр гэж хашгирав. Джессика хачи юм да. Тэдэн дээр хараалын ямар ч шинж тэмдэл алга. Тэгэхээр чөтгөрийн хааны дагагчдын хийсэн хэрэг биш гэж юу, Даниэл. Гэхдээ хоёулаа нэгэн сурвалж зэрэг өвдчихсэн хитрхи сонирн байна. Лойд. Айда Кей хоёр ширүүн тулалдаж байна. Бид тэдэнд туслахаар яарвчлах хэрэгтэй. Саваага барин явцгаая. Кэрлайн.
Тэр хоёрыг та нарт даатгалаа гэж хаширв. Үзэгдэл шилжиж Джонс эхний бяцхан гэрийн өмнө Pearl бидэнд одоо тэр талаар санаа зовох цаг алга. Бид Кейн аавыг хурдан олох ёстой гэж хэлв. Айдгийн аав хаягаар бол энэ газар байх ёстой гэжтэй гэж асуув. Айдгийн аав хаалга тогшин. Уучлаарай Жак, чи гэртээ байна уу гэж хаширв. Pearl хаалгыг түлхэн бид орлоо шүү гэж хэлв. Өрөөний дотор улаан цуснаас өөр юу ч харагдсангүй. Хоёул амаа ангаан зогсов. Шалан дээр шар үст Жак хөдөлгөөнгүй хөвтөж байлаа. Айдгийн аав хашгирна. Жак гэж хашгирв. Энэ удаагийн Parf Mine инхүү тусаж байна. Лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.